онд одоо манай хэмжээнээс нэмсэн хойш үл ер нь айл үйлдсэнгүй. Одоо энэ эдгэрсэн байна сайхан. Энээс тийшээ бол ингээд цотголон тэгэл нурын хар гээл энэ мэдэн нурын хөвөнд зүүн нүднгийн орол. Хэмжээнээс одоо энэ хэмжээ байна да. Номын дуун таслаагүй нүдэнгийн хийд. Үзэгч та бүхний ирүүлсэн санал, өгүүлсэн сонирхолтой түүхийн мөрөөр бэлтгэж байгаа бүх тойрог нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилж байна. Манай аав Шарав гэдэг чойрын хийдийн бас том марамба одоо байсан хүн 37 онд намайг ой 8 сартай байхад баригдаад тэгээд алах ял заагдаад явдгийн даван дээр шөнө шоронгоос хоригдлуудыг ячхад машинанд өөрчлөхөд хоригдлуудаар ганцаараа тэр шорондоо үлдээд маргааш өглөө 10 жилийн ялаа авч зүүн хараад 10 жилийн ялаа эдлээд тэгээд энэ гонигт түүхийг тээж явсан, түүчээлж явсан, Монголын бурхны шашныхаа дуу хоолойг тастаагүй явсан, золынхны гэрлийг бөхөөгөөгүй явсан тэр ард иргэд болоод лам хуургуудын алдрыг мөнгөлөх энэ гэрэл төшөөний нээлтийн ажиллагаа эхэлж байна. Яг энэ цаг мөчөөс 1930 онд харин нутаг дөрөв өмөртөж амиа байгуулсан энэ ээжигийн төрсөн ахын дам гэж унцад хүн байсан багада 5 настай гэсэн дам болж хурж байгаад төв гандаа ээжлээ шилжиж очисон улсуудын нэг нь байсан. Тэгээ одоо тэр хүний төрсөн дүүгийнх нь хүүгэнд бий байгаа гандуулга гэдэг гандан турдаг. Тэгээ 18 сүншиг өргөё. Тэгээ та бүхэн нутгийн улсууд эндээ зайлшгүй шүтэж байгаарэ гэж хүсэх байна. Жэжэдэн жигнэмда малда жонцода дэнгеда вадагда самбрахан намас юмсөдөн жимэт таксандагөө өдөр зомбаагүй шинэ сэрдэн шивэдэгчгэл хондове фонцог валдаардэн даши шоо идагежэнэ согигэ башндовөршөө. Манай нэвтрүүлэг хөх тойрог нэртэй үзэгчтэй та бүхэн мэдэж байгаа. Бид нар 2018 оны 3 дугаар сараас эхлээд ямар нэгэн түүхийн улбаг тойрчил явна л да. Монголын байтугай дэлхийн хэмээн алдарсан тэр сайхан очир дээр хувилгааны удам содортойгоо ярьж өнөөдөр бид очир дээр хувилгааны 8 настай дээдийн боллоо. Энэ одоо ер нь тэгэхгүй. Энэ ямар ч гэсэн 10 хэдээс наан баха. Балданцгийн хошууны ноён Балдан ноён гэж байсан. Тэрний эхнэр одоо энэ дээлийг 1899 онд ойж урлаж тэгээд энэ очир дээр хувилгаа маань энийг өмсөж байсан ийм түүхтэй.